Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үйлчж гэнэ үү ах минь? Сүрэг тарган сайхан үйлчж байна. Сайхан үйл цаан явж байна. тавлаг сайхан явж байна. Гур талхтын 3 сумаар тойрол. За сайн байна уу буураа? Сайн байна уу? За дахин уулзч явах шивтэй. Нодлон нэг үүд ирлээ те. Нэгсэн маш гоё байна. Үйлжээ сайхан. Үйлжээ сайхан, таны үйлжээ сайхан. Оо тавлаг. Сайхан байна уу? Цаачин ард түмнийхөө амьдрал ахуйтаа сайхан танилцахаар ирлээ. Тэгээд за сайхан үйлж гэнэ үгшээ. Сайхан. Өөрөөр та бүгдтэй бас нэг сайхан манай ивент компаниуд байгаа энэ үндэсний үйлдвэрлэгч нар байна. Нэг сайхан хоол иж ихэр бас зорж явна бас. За сайн байна уу? За Эрдэнэ намын үйлэн сайн уу? Өнөөдөр одоо хичээлд явах уу? Ах нь хөргөж өгнө заа юу. Баярлалаа. За сайн байцгаана уу хүүхдүүд. Та дээш хаа үрж явна? Цаандаа явж гэнэ үү? Модонд явна уу? Тоглож гэнэ үү? Тоглох бас гоё. За энэ манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа байгууллага. Одоо Тайланд улсын далайн байцаа мэдэндээ хүүхдүүд. Далаад нэг урагдаг далайн байцааг ингээд нөгөө тосмосын шарааг ингээд хатаагаар гаргаад ирсэн сайхан чипс ороод ирсэн байна. Цэвэр одоо органик бүтээгдэхүүн гэсэн үг. Одоо тосмосын шарсан чипсэд ч те. Босос чипсээс давуу тал нь цэвэр одоо байгалийн органик бүтээгдэхүүнүүд далайн одоо байцааг хатаасан байгаа. За. За энэ хамт олноос гэж ярих нь за маа. Бэлэг аваад ав. Бэлэг ав. Чипс аваад тэгээд очиод одоо тоглосон даа. Яа энэ зам явж байхаар нас ах нөхөж юутай. Яа ба. Баярлалаа. Модтой тэгээд яа тий тоглоно сайхан цаасан дээр. Гоё юу? За энэ хашир хамт олноос нөгж байгаа шүү. За юу. Цэвэр одоо хатаасан далайн байцааг гоё ингээд өөрөөр гоё ингээд хатаагаад ингээд чипс болгосон байгаа. Хүүхдүүдээс өгж яах юм. Эдний хамт олноос өгж байгаа шүү. За. За буурын. Далайн байцаач одоо яодын дутагдлыг нөхдөг гэж байгаа шүү дээ сайхан. За ах энэ. За баярлалаа. Өөр Улаанбаатар хотоос одоо энэ тайгын амьдарч байгаа цаачин ард төмөндөө бас өгөөрөөд явуулсан байгаа. За баярлалаа. За. За одоо та бүгдтэй сайхан хоол хингээ сайхан хуучлаарай тийм үү? Дахиад ямаа хэдэж үү? Хань Хот газрын сонин содон хоолыг бас амтлуулах гэж баг энд ирлээ шүү дээ. Хаа Улаанбаатар хотоос гээл те. За ингээ тосоо игээ халаачна. Тэ. Холоос яах вэ? Чи бас нэг сайхан Монголынхаа энэ бас нэг өстой ховорцсон ард түмэн шүү дээ. Одоо цаачин ард түмэн гэдэг чинь малчин гэдэгтэй адилхан. Одоо цаатан чаачин гэж явна тийм ээ. Тэгээ цаа бугаа малдаж явж байгаа цөөхөн одоо энэ өвс хоёлаа хайрлан хамгаалж яваад хүмүүс одоо та бүгд л шүү дээ тэгээд. Одоо холоос ирээд ганц хоолыг гэдэг бол энэ өхөө асуудал واخгүй. Заах тийм биз дээ. Тайгта. За энэ урганы тоосноос байна. Энэ манай нэвтрүүлэгтээс хамтрaalж бас ийм учиртай тоос яваа юм. Амига 3 агуулгдсан Японы урганы тоос. Тэгэхдээ холстрин гэж юусоо байхгүй. Одоо энэ дүүн одоо энэ шажигнур дахиад шарах гэж байна. Тэнд нь одоо нөгөө цөв мөвөн одоо хоол моолонд шарахад нэг тос шингэж өгдөг пэлгнээд байдаг шүү дээ тий. Тэгэхгүй уусал сайтай гэсэн үг. За сайхан тосороо. Эзэн сайхан эрүүл тосороо сайхан дахиагаа шарнаа. Ингээд одоо шууд задлаад ингээд одоо аялаа явж явахад бас явсаахан хурдан цэвэрхэн хажуудад шарсан хүмүүстэй ингээд шарчнаа. За сайхан ингээд. Энд ингээд нэг шарт төмөстэй байна. Цагаан төмөс. Тэ төмсөө ингээд хэлсэн. Ерөөсө задлаад ингээд одоо зөв шараад итгэхэд одоо ерөөсө бил аваад явхад. Бид нар шиг тийм цаа маань уторт явдаг хүмүүст бол янз бүрийн бэлэн амархан л болчт юм байна. Хэрэгтэй байдаг байна тийм ба? Тийм байна хэрэгтэй. Тийм байна. Оторт явахдаа бас хоол моолод бас хийштэй хаад бас тэгэл. Хийн. Ямар хоол их удаад? Шүл мөл цоогон хоол янз бүрийн хоол хийж. Янз бүрийн хоол хийв. Тий. Одоо цаа бугмаа нөгөө оторт явж гэнэ үү? Одоо яг энд ирсэн байна. Ирсэн байна уу? Хичнээн цаа байдгийг одоо энэ зүүн тайгтаа нийтдээ нэг 800 гаруй цаалаа.
800 гаруй цаа. Өө хэдэн хүн явах уу? 3 хүн л ээлж илдэв нэг ээлж. Нэг ээлжиндээ. Тий. Аа тэгээ нэг айл нь одоо хэд дээр явах вэ? Нэг айлаас нэг хүн. Нэг айлаас нэг хүн. 3 айлаас 3 хүн. Оо зөв. Тэгээд баг 4 ээлж тэл бай. Хүүхдүүд одоо сургууль цэцэрлэгтээ эндээс нэг яваад байна уу те? Одоо тэр дотор байранд байгаа шүү дээ те? Дотор байранд те? Гадуур аав ээж нь харж байна. Зөв. Оо зөв. Гур одоо хэд үрчээ та? Би одоо 68. 68 үрж байна. Та хэд маа тэгээ одоо нөгөө цааныхаа еврээрээ нөгөө ингээд нөгөө юма хийгээл. Янз нөгөө хэлбэр юмудаа тий гар урлаа хийгээл. Одоо цаа буугуул саахгүй үстэй. Саахгүй. За ингээ сайхан болж байна сайх. За одоо ингээд сайхан хийгээд шараад байна да. Гоё амттай юм байна. Өстө гоё байна. Тийм байна. Хийгээд бас амар байгаас. Хийхэд бол хурдан болд юм байна. Хурдан болд нэрсээ тос халлаад бол тэгэл. Гоё зөөлөн. Ийм гоё яа тийм байна. Энэ түнсний гоё байгаа шүү дээ. Энэ бас ерөөс ингээд тос руу задлаа тос руу хийгээд болоо. Хашбраавал гэдэг энэ гоё. Тэгээд бас Хүмүүс. Заахан дөнөр гоё дахиад идээр байна. Шажмуу дахиад хийдээд. Mo сайхан байна өнөөдөр бас. Тогтун. тий гоё байна. Энд их өвөл их сайхан гарч байна те. Гоё гарч байна. За энэ одоо яруу зүйл гээд брэнд одоо юм. Хадууногоо иддэг бах. За нийт. Хадууногоо сая зүгээр ах тийм ээ. Зүгээр. Хөөтөнд бол халааногоос гоё л да. Яг. Одоо юм өгч сайхан бас айдал майдал явахдаа ингээл уутнаас нь задлаад тосоо халаагаар тэгэл тос руу хийгээл аваад гараад ирнэ. Тийм байна амархан. Айдал зугаал оторд явах удаа сайн. Ааха. Нэг амар юм байна. Одоо амар болж та. Одоо энэ хэшний өрх айл байна. Энэ шатаны 12 өрөн өрхөлөө. 12 3 өрх айл. Тий. Баруун дайганд бол нэлээд олон өрх айл байх уу? Бараг л хийсэн хаваа. Манай чинь яг дундаа бол 20 гаруй өрх байд. 20 гаруй өрх айл байх уу? Одоо сургуулийн өвд харах гад урдсан айлууд бас байгаа л да. Ааха. Чираас хэлгэж одоо бид нар бас нэг өвд намар басах юм уу? Бүр тийм байх уу? Тэр их хол явах уу юу? цааны өч одоо бас нэг хүн ургадгаа өвс. Тийм үү? Тий, цагаан хөвдөг гэж өвс байна. Дахиж урахгүй. Олон жилийн дараа ургана. Хөө, тийм ховор ургуулыг иддэг. Тийм Монгол малын иддэг өвс шиг биш тийм цагаан хөвд иддэг. Хол явбалч одоо нэг лай хол явна. Тэгтээ чи тал газар байхгүй юу? Шигүү ой ой дотор л яв. Тэгэл одоо цаа бууга дагаал одоо хонох газараа хоноол. Тэгэл ээж ингээл одоо маллаа ингээл тий. Тэгэл яв. Газар хардвал олоолоо яв. Одоо тэгээд цааны баяр бас болох гэж байна тий. Тэрэн дээр бас оролцох таад байна. Оролцсон. Бас л уралдуулдаг баг тийм ээ. Энэ хүүхдөө цаавруулдаг болдог. Цаа унах уу? Уралдах одоо. Хааста хурдан бардын хүүхдүүд гэж хурдан цааны хүүхдүүд байна штэ тэгэл. Ямар байна хахад хүүхдүүд дахиа. Гоё байна уу? Одоо таад юу их ээ? Ой дотор тэгэл тоглох уу? Зузаа заасан дээр унаад босоол засаар байлдаа. Хөөх. Ирээдүйн одоо энэ цаачин ард түмнийхээ өв соёлыг авч явах хойч үе шүү дээ энэ байна тийм ээ. Ирээдүйн цаа маллаа хэрчээ. Тий. За тэгээд энэ чипсийг өгс одоо энэ компанийн ах ширтнүүд бас баярлалаа тийм ээ. Далаа байцаатай сайхан чипс өгсөн. За хаа энэ одоо саяны одоо энэ нөгөө шажигнуур дахиад өгөөч энэ. Тийм байна. Энэ хоол хийсэн компани Хангэ гэдэг одоо энэ сайхан дахиад оруулж ирж байгаа. Энэ болохоор төмс байгаа. За. Сарвс хэлбэртэй ирсэн төмс байна. За энэ болохоор одоо саяны шажигнуур дахиад байна. За. За эдний хамт олноос ахаа өгч байна. Одоо отор нүд хийж явдаг таадад бас ингээд нөгөө их бас тийм ээ. Хооцоо хийхэд одоо аюу авсаархан хурдан байна. Сайн хоол. За баярлалаа. За баярлалаа. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, туулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон эрчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж
мөн төлбөргүйгээр хичээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 7017 7757 95 11 47 97 80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ноц Сэлбэг дугуйн худалдаанд маань олон улс чанараараа танигдсан Сайлун, Opus, Amber Stone, Bosway, Double Star, Toyo, Yokohama, Giti, Hilo зэрэг Hovo, Шаланц, Ковш, Дампны бүх төрлийн хүнд даацын болон жижиг төрөний баталгаад найдвартай дугуйнууд Херазмерийн өргөн сонголттой худалдаалагдж байна. Хот дотроо үнэгүй хөргүүлэх болон орон нутгийн унаан тавиад өгөх боломжтой. Хамгийн гол нь найдвартай газраас чанартай сонголт хийгээрэй. Утас 77 44 тэг. Бөөр цистидний шидэт цай. Ойрхон шэмээр санагдаж, дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх. Шээсний үед хорсож өвдөх нь таны өдөр тутмыг үнэхээр зовоодог үстэй. Тэгвэл танд бөөр цистидийн шидэт цай хэрэгтэй. Шээс ойрхон хүрэхээ багасгана. Бөөр нурууны өвдөлтийг намжаана. Шээх үед үүсэх хорсох зоврыг арилгана. Шээс хөөж өрөвслийг дарна. 100% урмлын гаралтай, химийн найрлаггүй, биеийг хордуулахгүй, ачааллахгүй, зөөлөн үйлчлэгээтэй. Эрүүл байдлыг буцааж авахд хэцүү биш. Зүгээр л утсаа аваад залга. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. 88 47 38 80 99 95 54. Төвшин Акт компани нь 2018 оноос Оросын холбооны улсын Stallman брендийн хий нумтай хамтран ажиллаж албан ёсны дистрибьютор болсон бөгөөд хий нуман дээрээ онцгой хямдрал зарлалаа. Бөөний үн 3-аас дээш худалдан авалтанд 199,900 төгрөг болгон хямдрууллаа. Байгууллага автосервис хувь хүнтэй хамтарч ажиллана. Мөн хий нумаа хаягаар дуудлагаар очиж суйрлуулж өгнө. Салбар 1 5 шар сутай буйнд зах өргөтгөлийн А5 6 тоод. Салбар 2 1-р хороолол замын цагдаагийн хойно. Утас 89 5087 89 89 61 70. Liban брендийн Eco ариун цэврийн цаас нь эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн. Олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн. Байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай, түүхийд нь тусгай сортын тармил мод, усанд хурдан задардаг, будагч бодисгүй, үнэргүй, торгомсог зөөлөн, харшил өгөхгүй, эдийн засгийн хэмнэлттэй. Ус, тос маш сайн шингээдэг, бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 91 99 70. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айлөрөх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Camvel брэнд Ингний хормог дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд Ингний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялагтуул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчилгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт, нэран шарлалтын үе хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Camvel өдөр бүр хүргэн хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80. Camvel брэнд Ингний хормог. Хэдэн жил цаа баг буугалж байна гэж. Одоо би бүрэг насаараа цаамагдаж байна. Насаараа. Танагийн энэ хүмүүс тэгэл ийм зузаан цасан дуун тэгэл асичвар зарим өвдгөрөөр татах цаас биш үү? Тий. Тэгэл энийг бол тэгэл бас л
Бэрта тэнхээтэл байдаг бах та. Харин тийм дээ одоо ингээл гიშгэж байх л юм сайхан тасан дээр. Тэгээд одоо энэ цаа буугаал одоо дагаж л явж байгаа нь шүү дээ тий. Цаа дагаж явах нь. Цаа бууг тэгэл хамтсаа. Цаас их байсан ч баг байсан ч цаатайгаа л явж байгаа. Ер нь бол энэ тэр хүүтэн байдаг модон дотор жоох нөмөр байдаг бас хүүтүүд дотор гайгүй нөмөртэй байдаг. Цаа буугыг одоо ингээд тугуулахаар бас хамаагүй ойртдаггүй гэж ярьдаг тий. Тий. Хамаагүй холоос ирсэн тийм хүн ойртохгүй эзнээс нь өөр. Тэгвэл одоо яах вэ? Тэгвэл одоо тэр нялхад хөл одоо хөлсөж барин. Хөлсөж. Хөлсөж барин муужир. Босод одоо энэ мал маллахаас их бас л амраг баг та тий бас л зэрлэг амт шүү дээ гараа. Одоо хүн л одоо хариулж мариулж авах бол салахгүй дагаж яваа. Дагаж яваа. Явкол нуулаар хамаагүй даваад явчихна. Цаа буугийнхаа тэгээд одоо нөгөө сүүгийн саагаал одоо цайгаа чанаа цагаа дэг хийгээд явах. Тий. Цайгаа сүүлэл цагаан эдэг бяцлаг хуртигаал. Цаа буугаас саагаал тийм үү? Саагаал. Их сайхан өтгөн сүү гардаг гэж. Тий. Их өтгөн сүү гардаг. Яг танах тэр айл уу? Тий, манайх тэр. Энд одоо хичнээн өрх айл байна юу? Энд одоо 12 3 өрх айл байна. Одоо хамгийн өндөр настай хүнд хэд юм байна? Хэд хүрч байгаа юм? Одоо хамгийн өндөр настай нь одоо биелийн биш шавт. Өнгөрдөг зайлуу нь өвдөрж байгаа байсан уу? Тийм байсан. Одоо тэр хүнээ манай авгаа. Тэгээд бид нэр л одоо үлдэж байна те? Үлдэж байна. Энэ бол буурлууч одоо энэ өв соёлол сайхан хайрлан хамгаалж явж байгаа л одоо хүмүүс шүү дээ. Тэгээд энэ Монголд одоо баг энэ гэж хэлхээсээ би дэлхийд одоо цор ганц тэр дундаа энэ Хөвсгөл аймгийн Цагаан нур сумын баруун зүүн тайгын цаачин ард түмний энэ цаа буугыг одоо арчилж маллаж явна гэдэг бол их одоо бусад маллыг маллахаас одоо их нарийн ухаан юм одоо их. Харин тийм. Их цөөхөн одоо энэ бас нэг ард түмэн шүү дээ чинь. Их цөөхөн. Цөөхөн одоо энэ физикал байдаг нэг юм. Устж болохгүй юм ба. Сайхан. Энэ тайгын одоо амьдарч байгаа хүмүүсийн энийг чиглээд гадны улс орны бас нэг аялал жуулчлалч нар бас ирж сонирхож байна. Энэ тайгт яаж хүмүүс амьдэрдгийг уртсан гэрт гэж энэ уртсан гэр гэдэг юм чи ерөөсөө ер нь ховордоод байна уу даа. Ховордож байна. Бараг одоо байж байна. Тийм. Дээр үед одоо бидний аавуудын үед юм бол бүгдээрээ уртсан гэртээ суудаг байсан. 3 модноос бүрдэх бас л их Монгол гэр барьдаг ёс жаягтай адилхан 3 модноос бүрдэх тэр урт тийм ээ. Тийм. Шинээр айл болж байгаа юм чи яа төлөө их шинэ. 3 цагаан хус. 3 цагаан хушаар босгож байгаа. Хушаар босгож байгаа л. Бусдын одоо энэ хармууд тийм ёстой жаягтай. Тийм жаягтай дээр үү. Ийм сайхан одоо өөрмөс. Ястал байгаль болсон хүмүүс байдаг байхаа. Харин тийм. Хараад ийшээ харна, модол харна, өөрөөсөө байгаль харна, өөр юм харахгүй. Хүний нүдний хүртэл ийм сайхан ариун байдаг болов уу? Харин тийм л үгээд. Байгаль мод харж идэг тий. Ууж байгаа цасан нүртэл ийм өндөр сайхан ариун цас. Харин тийм. Тэгээд ийм хүмүүсийн сайхан хүмүүсээ сайхан бид нар хайрлан хамгаалж, дэмжиж өшөө энийг одоо бүр сайхан энэ цаатан ард түмний амьдрал дээр бас жоох анхаарад тийм ээ. Яг. Яста бүр өшөө энийг устгахгүй тулд энэ соёлыг дэлгэрүүлэхийн тулд энд одоо залуучуудыг тэр дараагийн цаачдын цааны соёлыг бас нэг тий авч явахд бэлдээд тэр ахмад буурлуудыг бас энэ ч бас амьдрах орчин юунууд дээр жоох бас нэг жоохон орчин цаг руу оруулдаг маа гэж жоохон бас нэг босод тэр эдийн засгийн хүнд жоохон анхаарал тавиа тий. Одоо энд яг орлого авж байгаа гэх юм бол баг нэрээ эн чинь нэг эвэр юмнуудаа юм хийгээд өөр одоо ямар босод одоо өхөр маш шиг одоо төхөөрөөл энэ чинь байнга байдгүй тий. Ховор төхөөрдөг. Тий, ховор төхөөрн. Өөрснөөч баг идэшин дидэхгүй шахаа. Тэгэл ерөөсөө энийг л хайрлал маллаад яваад байгаа юм. Тэндээс энийг одоо маллаад мөнгө болоод байгаа юм бол байхгүй. Ерөөс энийг хитэн цаагаал одоо өвөө мөн өвгтээс мөн ингэж маллаж ирсэн юм да. Энийг л нэг бас л өргөжлүүлээд ингээд нэг захиас юм шиг тий. Харин тий. Захиас юм шиг тэрийг биелүүлж байгаа юм шиг гоё ингээд аваа яваад байгаа байхгүй юу гоё. Тэгэл үгээд сайхан. Энэ чи ийм сайхан сэтгэл байгаа болохоор энэ өндөр тайганд ир хүүтэн газар амьдраад байгаа хүмүүс шүү дээ буура. Тийм ээ буура. Тий. Тэрнээс дуртаад
Хамгаалаад биш энэ өв соёлоо хамгаалаад байгаа даа байхгүй юу сайхан. Одоо дурсайдаа бол энэ тал руу Оо тэр одоо тэг сайхан дулаан газар хаад явах болохоор л байна. Яагаад гэж энэ өв соёлоо хамгаалж байгаа. Энэ талаас нь бид нар сайхан юмыг ойлгох хэрэгтэй тэгээд. Оо сайхан ойлгож Энэ хангаа уулуусаа. Бас эзэн болоод байна шүү дээ тайгаа хамгаалж байна. Тийм ээ бора. Тийм тайгаа. Энэ одоо уртлах эренчиндээ байрах нь уу? Тийм эренчиндээ байрах. Сайхан хайрхан. Хаяул гоё сайхан хайрхан. Эртний сүмбүр хайрхан байна да. Оо сайхан. Оваа моваа байдаг дээр юм юм. Бора. Сайхан. Таад одоо ингээд цайгаар чанар гарахад гараг ингээд бараг авчих юм шүү. Ингээд авчих. Наахан сайхан авчих гоё. Ингээд имээ урмал сайхан тий. Энэ хавргом лаачханаж юун ба. Эднэр одоо бас гоё. Сайхан байна тийм байна. Үнэр танар гэж гоё юм яа. Дундаа бол сайхан урсгал усаа уучихна. Тагнаас урс. Тэг наршаа. Тий. Та дарахад туваа гэж явах уу? Би туваа. Туваа. Нэг ай өрөөч яхаа. Оо таазайстай. Яа. Тэрнээ таньстай чадах юм. За энэ одоо дүүгийнх нь нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа. Байгууллага яруу зүйл гэдэг одоо брэнд байна да ихч мөр одоо шинэ жил төгсөө сар шинэ төгсөж байна. За эднийх нь айгүй гоё бас мантуу хийдэг байгаа. Ямар сайхан. Кимчи тэгээ алаг салаа гэдэг төр төрлийн юмнууд байна сайхан. Энэ цаачин ард түмнийхээ соёл түүхийг хайрлан хамгаалan яваа. Одоо та бүгдтэй бас талархал илэрхийлээд энэ бүтээгдэхүүнээс гарын бэлэг болгон явуулж бас өгүүллээ ихч мөн энэ. За баярлалаа. За эдний хамт олон. Нас өгч байна. За маш их. Одоо баяр болж байна да ягч бас. Баяр болж байна. Энэ баяр та одоо ториоднаа энэ сайхан. Тайгаж гисэн яагаад юм гоё юм амтаж болдгүй юм тийм ээ. Харин тийм. Ястаа та нэр. Үгүй юм нот бан гоё баярлаа. За уртнаслаараа буура. За баярлалаа. Би тэгээд нэг тэр цаа буух туглах үеэр нэг зуны цаг үед нь цаах үеэр нэг ирнэ. За тэгээ аригтай. Дахин уулзах хэрэг тавь буура. За баярлалаа дахин ирээрээ баярлалаа. Тэр үед ирвэл гоё байх. Ирлгүй яах вэ? Би ч одоо байнгын явж байдаг хүн. Одоо явахаас өөр яах вэ те? Энийг яг ингэж явах үүрэг болоод боддоо шүү дээ. За. Энэ сайхан уул уусны. Харин тийм. Энэ нутагт төрсний энэ нутгийн одоо үг дээдсэн манд сайхан буюу юм да. Тэгээд ингэж явах нь тий. За. Одоо тэгээд ер нь цаабууг малж байгаа залуу ч одоо дараагийн залуу яаж яах ховрдож гин үү? Айгүй юу? Одоо цаамалж яагаад энэ бидрээс очин дараагийн залуу бол байна. Цаамалх залуучууд бол байна. Ааха. Тий. Одоо жилээс жил ер нь цаабууг нь өсөлт нь хэр байна? Жилээс жил одоо цаабуугын өсөлт бол өсөж ил байна. Өсөж ил байна уу? Тий, одоо хэн малулгааны хүч хайрлдаа бас. Ааха. Ийш авч явж гарчлаа. Чарт авч явж. Ингээ нэг газар ингээл маллаад хайрч нь бас нэг өвс нь ховор ургуддаг. Монгол мал ингээ өсчих тэгж нэг их ургуддаггүй. Олон удаан жил болж яаж ургуддаг болохоор бас бэлчээрээс явж өвс нь тий. Ямар өвс вэ? Цагаан хөвд. Цагаан хөвд. Зөв. Тэр одоо яг гол уу? Тэр бол одоо гол ундулдаг юм. Тэр байхгүй бол тэгээд одоо бас өөр өвс идэх үү? Зундаас нэг ногоон өвс холж итдэм. Ерөөсөө өвсний сонголттой амт юм байх нэ. Тийм ээ. Зум бол нэг ногоон өвсөйг бол ингээл бас нэг сонир хөж иддэг л дээ бас. Гэтэ тэр өндөө бас нэг их тар хүч явахгүй. Тэр ногоон өвс нь бол. Одоо нэг уулнууд дээр цагаан хөвдөө гэдэг бол их чанартай юм шиг байна. Тэр өндөө бол их өвөл таргалдаг л да. Тэр цагаан хөвд. Одоо тэгээд энэ оторт одоо явахдаа хэр их хол явж гэдэг юм. Оторт явахдаа хол явна. Хэдэн километр одоо шинэ. Одоо бүр тайгын тал газар л гош мэдээж нь тайгарах үнрүүл одоо ордог байлгүй. Тайгийн ой модын тийм гүнгээр ордог. Нэг 60-70 км явна шүү. Өвөл бол. Өвөл намарч хамаа. Нэлээ явдаг юм байна. Энэ тэгээ оторт ингээ яваад байж хата заавал дагаж явах уу те? Заавал дагаж явахгүй ч одоо нэг цааш нь бас нэг гүйдэл ихтэй ингээ тараж бас алга болж өчрөө. Маш шиг тогтохгүй. Чон хойд жордог өчрөө байдаг байнг хариулаг дагаж явахгүй. Ааха. Тэгээд одоо оторсон газараа ууж хонох уу? Гаа тэгээр хээр хоноолч. Хон чин тэгээд хонч явахгүй. Явахгүй. Ингээл отроо ингээл урцнаа гадаа нэг цомнаал нэг эргөөлэл. Ааха.
Оройхон цомнаа нэг хонолчд бол тарахгүй ажил байд. Одоо 2 сар гаргаад 2 сарын хэдэнд байна да. Одоо нэг жил болгон зохион байгуулдаг цааны одоо уралдаан болдог тийм ээ. Цаана уралдаан бол тий цаана баяр болдог. Одоо моршил одоо бас л сойж моогоол тэгэл бас л хурдан цаа гэж бас байна уу? Бас тэгэж бас Хурдан цаал сойдох бас яа тий. соохгүй шууд л Уралдуулж. Тэгээд өөрийнхөө тэнхээ хүчээрээ тэнхээ түрүү. хүчээрээ л яа. Хүүхэд нөлөөлөх бас. Амын татаад моршиг өдрөөс тэх үгүй юу? Хүүхэд ч нөгөө бас нэг хадордог ингээл ийштэйс мөрөөдөг цаана бол хүүхэд бас нэг Халдуураад авах. тий их дахиж чаддаг бай. Аа. Цас зузаан байх тусмал ер нь л хүч ордог амт. Тий цац зузаан байх тусам их тогтуурт хийдэлдэг л дээ нөгөө гүйдэл багасчдаг. Өвсийг одоо энэ хамраараа ингэж нөө малтдаг юм уу яа? Өсөө хамраарин цасан доогоор хамраа тавчаал ич. Осовчаал ич. Тий. Хушгины самрын унтаг. Эрүүл мэндэ нэг халбгаар дэмжиж. Омега 3 болон лецитинээр баялаг тул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, Е-аминдимийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуул гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү, өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Энд нэг л юм дутаад байна та. Dabi, pop your day. Үлзийд тал компани Ухрын борц эрч хүчийг төвлөрүүлэн таны амттай аяллыг эхлүүлнэ. Өвөг дээдсийн уламжлалыг орчин үеийн хэрэгцээнд тохируулсан Ухрын борц эрүүл амттай хүчтэй. Монголын далнуудын салхи нарны элчийг өөртөө шингээсэн жинхэнэ Монгол борц. Таны өдөр тутмын хоолнд тэжээл нэмэх, аялал зугаалга, аян замд авч явахад хамгийн тохиромжтой байгалийн цэвэр хүнс. Энэ бол Ухрын борц. Утас 8013 60 6. Манай мэрэгжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн нь Монгол орны үнцэг булан бүрт хурим найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгууллагын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуун наран үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчлэгээ, шинэлэг амт, Stable Catering UB. Захиалга утас 99 33 79 41 99 99 12 9. Stable Catering UB. Японд өдөр бүр хэрэглэгддэг шинжлэх ухаанд суурилсан хүнсний нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор V-Drug Mongolia Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. The Wise Man's Dining хоолны дараах сахарын өсөлт, өөх тосны хуримтлалыг бууруулж, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмждэг. Өөх тостой хоол идсэний дараа нойр булчирхай өвдөх, хоолны дараа цусан дахь сахарын хэмжээнд санаа зовдох хүмүүрт өдөр тутмын эрүүл сонголт. Утас 93-9-22-77. Манайхыг 11-р хороолол Номингийн баруун ард Сивдэ байр Эвт төв. Урт байрцны давуу талууд маш өвөрмөц амттай, анхлын үнэртэй, жин хасгад тустай, өөх шатаах процессыг дэмждэг. Биеийн халууныг хэвийн хэмжээнд барьж өвчлөлөө сэргийлдэг. Өрөвсөл болон сахарын хэмжээг бууруулахад туслана. Бэлгийн чадварыг нэмэгдүүлэн сарын тэмдэгний өвдөлтийг намдаана. Монгол хүн бүр эрүүл чирэг байг. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 9075 15 41. Одоо тэгээ энэ жил цааны баяр болох бас бэлтжил байна уу? Одоо бэлтжил байна. Хүүхдөөчгөл хүмүүсчгөл бас баярт оролцох гал нэг. Хурдан борооныход хүүхэд бас их ховроодаг, цаа буугнахад бас хүүхдийн жиминг байдэн тэр бас нөлөөлөх үү бас? Нөлөөлнө. Бас л хүүхдэл унах уу?
Гэхдээ том хүн ч л да суур газар бол. Ааха. Уралдаанд Уралдаанд. хүүхэд. Тэгээ том хүн ч унж болно, хүүхэд ч унж болно. Оо тийм үү. Тухайн цааныхаа тэнхээгээсээ. Тэнхаагаас. Ер нь хэдий ачаад даадаг аим том байна. Цаашдаа яг дээтэм жанун нэг 60 муу 70 хил да. 60 муу 70 хил. Тий. Тэндээш бол даацсан муутай болчих. Тэгэл ич одоо зэрлэг тайган амьтан энийг одоо дасгаал ингээд одоо амьдарч яах гэдэг чинь тэгэл одоо чи хэдэн зуунаас л дамжаал өртөөлөд ирсэн бас л Монголын бас цөөхөн одоо бас нэг юм өв соёл шүү дээ бас л. Тий бид тайган амьдралын хүмүүс гэж бас нэг байна. Энэ тайгад одоо эдээшиж одоо амьдарч байгаа энэ цаа бууг байна. Энийг маллаж малнаа гэдэг бол бас их ховор юм. Одоо энэ бол одоо бас нэлээд одоо бас их анхаарад энэ өв соёл одоо дэлхийд бол цор ганц юм шүү дээ тийм ээ. тий энийгээ сайхан одоо дараагийн үедээ нэг сайхан хадгалж явахгүй бол одоо тэгэл ахмад буурлууд нэг ховордж байна да тэгэл ховордож байгаа. Хүнтэйгээ хамт л одоо өөх түүх нь ёс жайгууд нь бас устчил байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм аа. Ер нь одоо ингээд энд амьдарч байгаа хүмүүсийн өрхөө ордог одоо хэр байдаг юм баг. Ер нь цаа буугаас одоо тэр болгон мал шиг алаад махын зараад арьс ирийн борлуулад ингэж явахгүй нэг одоо тэр иврээр л нэг юм хийж шээд өөр одоо тэр морлог гэж одоо юм байна. Цаавгаач нэг урлаг ашиг гэдэг юм марг байхгүй дүү. Тэгээд тэр иврэн тааран нэг гадаад дотоотой хүмүүстэй хав нэг гар урлал хийгээ нэг хэдэн төгрөгөөр бас. Улирлын чанартай. Улирлын чанартай тэр болгон нэг гадаад нь чав хүч. Энэ одоо улсаас одоо тэтгэл юу вэ? Нэг хүнд чинь одоо 400 нэг хүнд гэж явдаг юм уу? Тий нэг хүн дөрхаар биш өрхөн нэг хүн өрхөн хоёр хүн бол тэгэл бас аваад яв. Хэдийг авах уу? 483 байв. Сард юм уу? Сар болгоо. Тэр ч удаа бас нэг игээл хоосон мөнгө төрөхгүй ингээл байхаас бас жирэг болд юм аа бас. Ааха. Тий. Бас нэг жоох нэмэртэй. Нээс өөр одоо орлого байхгүй? Өөр орлого байхгүй. Цаанд тийм машиг юм сүмүүч бас баг гардаг. Арал вэслэг хийгээд зарлаач гэсэн нэг цаанаас нэг 200 г сүгээр хочин бас нэг тийм зараад байх юм гардаг бол та бас. Энэ цаатан ард түмнийхээ бас энэ орлого энэ цөөх юм шүү дээ. Энэ хоёроос устж болохгүй. Энийг л үзэх гэж дэлхийн өнцөг болгоос хүмүүс ирдэг тийм байна. За тэнгуут энэ цааны баяр болж байна. За энийг одоо тэгээд нөгөө баярт одоо та хэд маань ингээд одоо бас мэдээж яг төрүүлмөрүүлүүл яг бас ингээд юмнууд авдаг байх. Тэр цааны баярт орж байгаа одоо эндээс чинь ингээд нөгөө асар их том нүүдэл одоо бас л явна шүү дээ. Нэг одоо мө төв газар очиод нөгөө цаагаа байлгах. Одоо хоол унд өвс тижээл одоо ингээл одоо өчнөл асуудлууд гарах те энэ болох одоо сум ор нутгаас нь зохицуулдаг юм уу? Та хэд маань өөрсдөө зохицуулдаг юм уу? Одоо өвс идшээ нь бол харшдаа бидний зохицуулж байгаа л да. За нөгөө баярт орох. Тэг баярт орох гэдэг эндээс тэр цасан нураас өвсөн тэр цагаан хөвдөн төвж явна. Ааха. Хэдэн цаатай байна уу? Тэгэл тэр өвс нь бол бас их хэмжээгээр төвөгдөд таардیں۔ Тэгээд цасан нураас төвөж бас хэцүү л да өрхий шаалт. Тэгээ бусад одоо эндээс одоо цаа бууга ямар бусад маш их арьс ширийн нийт ингээл зараал ингээд махын зардаад байх ш нэг орлого бол ер нь бага байд юм биш. Орлого бол бага л байд. Одоо тэгээ цаа буугын баярыг одоо энэ бүр улсын хэмжээнд бүр тодорхой хэмжээнд бас төрүүлж байхаа анхаарч авч үзээд энэ баяр ослолт одоо оролцож байгаа цаа бууга одоо тийм ээ оролцож байгаа хүмүүст нь бас ингээд нас тэтгэлэг бас юмнуудаас урамшуул юмнуудаас өгөө явуучвал энэ баяр маань бас итгэвтэй болж ирнэ. Олон хүмүүс гоё итгэвтэй оролцсон гоё болно шүү дээ. Үздэг хүмүүс нь улам болно нэг цаачд нь бас итгэвтэй оролцдог болно л да. Итгэвтэй оролцоод тэгээд тэр уралж байгаа юмнуудыг энэ цаачин хүмүүсийн тэр ахуй соёл ёс заншлыг сайхан зүгээр нэг цаа богж уралдуулаад явчих биш те. Тэн дотор байгаа энэ тайгын амьдарч байгаа хүмүүсийн тэр онцлог тэр цаачин хүмүүсийн тэр өв соёлыг сайхан тэр яг тэр баяр дээр харуулад гаргаад ингээд өгөх юм бол тийм ээ олон газраас олон хүмүүс мөр тогтмол ирж байгаа юу үздэг болно. Тэгнь. Дээр нь одоо энэ цаа буугын баярт орж байгаа айл болгонд энэ баярт оролцож байгаа хүмүүсийг бас сайхан урамшуулдаг байвал их зүгээр надад санагдаад байгаа юм. Тэгэхгүй бол одоо эндээс ингээд цаагаа буллаад ингээд доошо буун нөгөөтгийгээ бас ингээд нөгөөдөг чинь цаа буугаа бас хаана хаших уу хорох уу өвс тижээл нь яаж хонуулах уу тэгээд өчнөөл би одоо бензин тоос гээд зардал гарна шүү дээ. Тэгээд зарим айлууд чинь ингээд очмоор байдаг.
Тий. За очимоор байдаг. Тэгээд мөнгөн дээр гачигдаа зарим нь орохгүй байгаа ч гэсэн байгаа. Очих боломжтой айл байна, боломжгүй Боломжгүй. Гэхдээ бүгд л оролцсон сайхан. Тий. Тийм ээ. Тийм ээ. Их сайхан баяр болд юм байл л шүү дээ. Одоо чи одоо дэлхийд одоо цор ганц Монголд өнөөдөр энэ цагаан нуурын баруун зүүн тайгад энэ цөөхөн одоо цаа малж байгаа хүмүүс байж байна. Энэ өөрөө одоо бас их ховордож байгаа одоо бас нэг юм Монголын бас нэг сайхан өв соёл юм бас нэг бахархал юм шүү дээ. Бахархал. Тий. За одоо отортой явцсан байна те цаануудаа юм. Одоо бэлчээртэй явц. Бэлчээртэй явсан байна. Ингээд ээлжлээд яваад байдаг юм байна тийм ба. Тий ээлжээр хариулаа л байд. Тэгэл одоо энийг яагаад ингээд одоо дулаан газар бараадал та хэд мөн доошоо явж очиад амьдрал боломжтой байна. Яагаад эндээ байгаад байгаа чинь өвцөг өвг дээцээс улваалж ирсэн энэ сайхан юм хайчихгүй тулд тэгээд одоо энэ цаатан ард түмнийхээ цаачин ард түмнийхээ өв соёлыг хайрлан хамгаалж л одоо энд байгаад байгаа нь юм шүү дээ. Тий өвгдөө соёлыг одоо ингээд мартагдахгүй ингээд бүргүй устгуулчихгүй тулд байж шүү дээ. Тэрнээс одоо тэгэл одоо энэ ширүүн уур хүүтэн уур амьсгалаас одоо хүүтэн байна гэдэг явсан юм алга байна. Тийм аа. Энэ сайхан сэтгэлээр сайхан төрөөс сайхан нэг одоо нэг энэ цаачин ард түмэн рүү бас нэг сайхан бас бодлого гаргаасаа л гэж би одоо бас бодож байна. Ялангуяа энэ цаачин ард түмний энийг одоо бүр одоо яг зохион байгуулалтаа ирж одоо сайхан үздэг маршрутуудыг бас сайхан төрийн бодлогоос гаргаж өгөөд энд байгаа хүмүүсээ бас нэг урамшуулаад тэтгэдэг байгаа төшөө. Тийм ээ. Өргөн хэмжээ аялын хэмжээнд нь тэгвэл энэ аялал жуулчлалыг дагаад энэ сум орон нутагч байна. Энэ гурван сумын одоо энэ улаан бол Эрдэнэчлэм цагаан нуур сумд бас аялал жуулчлалыг дагаад бас худалдаа 8 ярсаг энд байгаа хүмүүсийн амжиргаа орлох нь хүртэл өөр болно шүү дээ. Тэгин. Энэ гар урлаар хийж байгаа юмнуудын хүртэл бүр бас нэг юм нэг цэг болгоод өгдөг ч юм уу тэрийн сайхан түгээгээ таниулаад ер нь тайгийн амьтны тэр цаабуугаар ирсэн ивэр юмыг бас ингээд зүгээр нэг зүгөө явж яхад бас тэр чинь бас нэг хамгаалт болоод өвдөөсаа. Их нэр. Ийм зүйл дээр нь бас сайхан нэг дөрвтойхон бодлого бас гаргаасаа. Эд одоо би бодож байна. Тэгээд одоо бас олон ч удаа бас энэгээр ирж байна. Яг хөрсөн дээр ингээд бид нар хараад ингээд тай гоё цаабуу гоё л гэд хүн явдаг болгоос яг энд амьдарч байгаа тэр цаачин хүний амьдрал өрхийн орлого ямар байна. Энд ер нь энэ хүмүүс яагаад одоо энэ ингээд амьдраад оршин тогтноод байгаа юм бэ гэдэг нь тийм ээ. Энэ чинь бол олон жил өвөг дээцээсээ улбаалж ирсэн Монгол одоо цор ганц бидний ганц бахархал 6 дахь хурхуу мал болсон ийм малчин ард түмэн шүү дээ бас цаачин ард түмэн биш шүү дээ тийм ээ. Тий. Тэгэл урцсан гэрт одоо энэ урцсан гэр маань ч гэсэн бас одоо ингээд энэ урцыг үүсгэх гэж энэ цаачин амьдралтаас танилцах гэж ирж яадаг хүмүүс бол маш их байгаа. Энэ урцсан гэр маань ч гэсэн бас ховордож шүү дээ. Ховордож байгаа. Их цөөхөн болж байна тийм ба. Тий. 3 мордноос бүрдэх. Бас их нарийн жаягтай тийм ээ. Тийм ээ. Анх айл болж байгаа хүн чинь тэгэл бас 3 хуш цагаан 3 хуш босож байгаа ингээ гардаг. Ногоон зөөлмөдаар хэлж 3 ингээл тулгуураа мусгаал тэгэл дараагаа хамууд байна. Танаа аав хингэж хүн байсан. Гомсэд гэж юм ааш. Цаачин хүн бас. Цаачин. Насаараа цаабуугаа мал. Насаараа цаагаа маллас. Сайхан арт юм. Тий. Та хэд мал ингээд ерөөсөө өдөр тутмын ер нь дандаа байгаль мод харддаг хүмүүс юм шүү дээ. Тэгэлгүй дээ. Нүд гэж ерөөсөө л ариун л байдаг баг. Ариун л байд. Сага яш аран дандаа л мод. Дан алсаг л хард. Байшин байрлал харахгүй. Тэгээ сайхан мод. Энэ сайхан тэнгэрийн цагаан хураараа цайгаа шанаж уугаал. Энэ өндөр уулын тайгийнхаа ургамлаараа цайгаа хандалж уугаал тийм. Энэ цаабуугийнхаа мэж байгаа. Энэ цөөхөн сайхан цаабууг малнаа гэдэг бол их сайхан. Ховор өв соёл юм шүү. Ховор өв соёл байдаг. Унда. За баярлалаа. Даби гинэ. Даби. Энэ манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа юм. Энэ компаниуд л одоо ивент итгэж хамтран ажиллаж байна шүү дээ ах маань гээл. За. Цэцэн худаг гэдэг юм. Ингээ задлаад уушина. Сайхан гоё амттай ундаа байна. Дай доомон их гоё сүртэй онгойж байгаа. Тасны яс гээл. Айлууд нь одоо таруу айл байна. Хичнээн өрх айл байдаг юм. Яа одоо энэ өвөлдөө бол нэг 10-аад өрх байд. 10-аад өрх айл. Тий, зундаа бол нэг 20 орч. Баруун тайгаргуу бол бас олон айлууд гоо. Цааны хөө. Хөө баг инэн шиг байгаа.
Таруу байдаг юм байна те. 6400 аваад. Зарим нэг сургуулиор хүйд чинь хөвгтөөдөө сургахгүй бас сумын туурчд юм л да. Хүүхдүүд сургуульдаа сураал. Тий. Сургуульдаа сураал тэгэл. Дотор байранда. Дотор байранд биш. Гадуур. Дотор байранд байсан. Дотор байрнаас эндээс аав ээж нь орж хардд юм л да хөвгтөөд. Дотор байранд хөрөлцөхгүй байгаа юм уу? Дотор байранд одоо нэг хороолох гэдэг өөрснөө хардд юм л да дотор байранд. Зарим нь дотор байранд байгаа тий. Яа за. Энэ тайг дээрээс тэр чинь ямар ч сайхан чагуу ямттай ч ундаа юм сайхан. Өстэй гоё ундаа энэ амтан. Гоё ундаа байна уу? Тийм байна. За тэгээ манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллага ингээд. За. Даби гэдэг энэ сайхан ундаа. Хамт явъя. Сайхан нот.